Монгол улс нь 1.5 сая хавтгай дөрвөлжин км талбайцай нийт хүн амын 60% нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа энэ их хотын барилга бүтээн байгуулалтын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа газар бол яахын аргагүй барилгын хөгжлийн төв билээ. Монгол улсын засгийн газрын 2012 оны 6 дугаар тогтоолоор газрын харилцаа барилга геодэд зураг зүүн газрыг татан буулгаж, засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолоор барилгын хөгжлийн төв төрийн өмчөд үйлдвэрийн газар байгуулан өмнөх байгууллагын хэрэгжүүлж байсан үндсэн чигүүргийг шилжүүлсэн. Улмаар барилгын хөгжлийн төв нь барилга хот байгуулалтын яам, боловсрол шинжлэх ухааны яам, эрүүл мэндийн яам, соёл спорт аялал жуулчлалын яам гэсэн 4 яамны төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцаас хэрэгжиж байгаа барилгын ажилд хяналт тавьж, судалгаа мэдээллийн ажлыг гүйцэтгэдэг барилгын салбарын мэргэжлийн дэд байгууллага болжээ. Барилгын хөгжлийн төв 2012 оны намар байгуулагдсан. Газрын харилцаа барилга геодэд зураг зүүн газар гэж байсан. Тэрний барилга нийтийн аж ахуйн албаны хэрэгжүүлж ирсэн ажлыг тэр чигээр үргэлжлүүлээд хэрэгжүүлж байгаа. Энэ дотор бол зураг төсөл магадлал хийх, захиалагчийн яналт хийх, норматив боловсруулах, сургалт зохион байгуулах үндсэн тийм ажлуудыг бид зохион байгуулдаг. Бид нар бол зураг төсөл магадлал хийх ажлыг бол ил тод нээлттэй хурдан шуурхай хүн сурталгүй зохион байгуулахыг зорж ажиллаж байгаа. Ямар ч гэсэн өнгөрсөн хугацаанд энэ асуудал маань бол нэлээд тийм агсан төвшөнд хүрсэн гэж үзэхээр болсон гэж бодож байна. Бид нар бол татвар төлөгчдийн нэгж төгрөгийг үйл ажиллагаанд зарцуулахаа болсон. Төсөвт бид нар харин татвар төлж орлого цуглуулдаг байгууллага болж хувирсан шүү дээ. Энэ маань бол энэ агентлагууд бас ингэж ажиллаж болох юм байна гэж бидийг бас баталсан байна. Гэхдээ бид нар зөвхөн цаас үйлдвэрлэдэг. Тэгэхээр энэ бол тэр цаас үйлдвэрлэдэг, бичиг баримт боловсруулдаг тийм л байгууллага. Тэр хөдөлмөрөөр бид нар манай хамт олон өөрсдийг аваад явж байна. Төсөвт мөнгө төвлөрүүлж орлого татвар төлдөг. Барилгын хөгжлийн төв нь иргэд аж ахуйн нэгжүүдэд илүү нээлттэй, ил тод шуурхай үйлчлэгийг хэвшүүлж, барилга захиалагчийн хэлтээс, норм нормативын хэлтээс, магадлалын хэлтээс, барилгын материалын, орон сууц нийтийн аж ахуйн, судалгаа хөгжлийн, сургалтын хэлтээс, цэг аргааны хэлтээс, санхүү хөрөнгө оруулалтын хэлтээс гэсэн үндсэн хэлтстэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Барилга захиалагчийн хэлтээс тус хэлтсэн улсын төсвийн болон зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих, төсөл арга хэмжээний ажлын барилга байгууламжийг төлөвлөх, барих, засварлах, өргөдөх ажлын гүйцэтгэх нөхцөлийг зохиосоор бүрдүүлж эхлүүлэх бөгөөд батлагдсан зураг төсөл, техник технологийн нөхцөлд хяналт тавьж баталгаажуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн хүйсвэрийг үр ашигтай зарцуулж, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулахтай холбоотой ажлуудыг гүйцэтгэдэг байна. Барилга захиалагчийн техникийн хяналт гэдэг нь тухайн төсөл арга хэмжээний технологийн үйл ажиллагаа нь нормын баримт бичигт нийцэж байгаа хэсэг болон зураг төслийн баримт бичгийн дагуу баригдаж байгаад гүйцэтгэлийн хяналт тавих, гүйцэтгэлийн болон техникийн хяналт тавих үйл ажиллагааг хийж байгаа маа. Барилгын хөгжлийн төвд яамдын барилга захиалагчийн албад нэгдснээр барилга захиалагчийн үйл ажиллагааны журам гарсан барилгын хөгжлийн төв дээр. Энэ журмын дагуу төлөвлөлтийн үйл ажиллагаа, зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа, захиалагчийн техникийн хяналт тавих үйл ажиллагаа, ашиглалтанд оруулах үйл ажиллагааг яг ямар процессор яаж зохион байгуулахыг энэ журмаар зохицуулж өгсөн байгаа. Энэ журмын дагуу бол ажил болгоны процесс яг яаж явагдах вэ? Ямар төрлийн журмыг үндэслэх вэ? Ямар техникийн бичиг баримтанд яаж ажиллах вэ гэдэг юм тодорхой болсон. Энэ журмаар явснаар ажил бол их өнгөрч байгаа. Зохицуулалт нь их зөв болж байгаа гэж ойлгож байгаа. Норм нормативын хэлтээс тус хэлтсэн төвийн болон салбарын төрийн захиргааны төв байгууллагын норм нормативын чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, тус салбарыг хөгжүүлэх бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль эрх зүйн, хөтөлбөр төсөл боловсруулах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. 2014 оны 9 дугаар сарын байдлаар нийтдээ 997 норматив баримт бичиг барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд үүнд 3 тогтоол шийдвэр, 3 үндсэн чиглэл, 263 барилгын норм дүрм,
116 барилгын дүрм 26 удирдлагын баримт бичиг 548 стандартууд багтаж байна. Барилгын хөгжлийн төвийн норм нормативын хэлцээс барилгын инженерийн халаасны ном цувралыг эрхлэн гаргаж байна. Монгол Улсын засгийн газрын 2000 оны 74-р тогтоолоор барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоог баталсан. Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь энэхүү тогтолцооны хүрээнд Монгол Улсын барилгын салбарт мөрдөгдөх норм нормативын баримт бичгийг шинээр боловсруулах, шинжлэх ажлыг зохион байгуулж мөрдүүлэх, олон нийтэд сурталчлах ажил юм. Иймд барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарын норм норматив баримт бичгийг салбарын магистр, доктор, оюутан болон барилгын үйлдвэрлэл, зураг төслийн байгууллагын инженер техникийн ажилтнууд ашиглаж мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, тухайн ажлын талбарт ашиглахад тус нэмэр болох халаасны номыг цуврал хэлбэрээр гаргаж байна. Монгол улс бол олон улс төрлийн зөвшөөрөлт хүслийн үндэсний стандарттай орно шүү дээ. За тэгэхээр бид нар энэ стандартаа бол евро стандарт тал руу төлхөө авч явж байгаа. Барилга угсралтын компаниуд ер нь манай барилгын салбарт ажиллагчид маань бол шинэ дэвшил технологиг бол хурдтайгаар оруулаад ирдэг. Норм дүрм стандарт боловсруулах ажил маань бол нэлээд тийм төвөгшөлтэй ажил учраас тэдний хурдыг бас гүйцэхгүй талтай юм байдаг. Бид нар бол аль болохоор бизнес эрхлэгчдийн хурдыг гүйцэтгэн мөхөд ойртож ажиллахыг зорж ажиллаж байна. Магадлалын хэлтэс. Барилга байгууламжийн зураг төслийн талаарх төрийн бодлого чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль эрх зүйн орчин боловсрол болгох, зураг төслийн баримт бичигт магадлал хийх, зураг төслийн байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөх, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх замаар олон улсын жишгт хүргэх стратегийн зорилтыг хэрэгжүүлэхээр тус хэлтсэн ажилдаг юм. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар 2014 оны 3 дугаар улирлын тайлангаар зураг төсөлд магадлал хийх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн холбогдох хууль тогтоомж норм дүрмийн шаардлагыг хангасан 1595 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажилласан юм. Барилгын материалын хэлтэс. Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрийн бодлогын хүрээнд боловсруулсан хөтөлбөр төсөл болон салбарын техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оролцох, мэргэжлийн тусалцаа үзүүлэхээс гадна шинээр барих болон өөрчлөлт шинтгэл хийж байгаа барилгын материалын үйлдвэрийн оновчтой технологиг сонгох, материал эрдэс дүүх эдийн сонголтыг хийх, түлшэрчим хүч ус дулааныг хэмнэх дэвшилт даргаыг нэвтрүүлэхэд арга зүүн удирдамж зөвлөгөө өгөх, мэргэжлийн тусалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг эрхэлж байгаа. Барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарын шинтгэл норм нормативыг боловсронгуй болгох, барилгын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хурдан шуурхай, хүнд зурталгүй болох зорилгоор салбарын цахим мэдээллийн санг бий болгож 2013 оны 8 дугаар сараас эхлэн нэг цагийн үйлчилгээг нээн ажиллуулж байна. Энэ хүн нэг цагийн үйлчилгээ нь хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахтай холбоотой үйлчилгээнүүдийг үзүүлдэг байна. Барилгын үнийг бол хамгийн энгийн жишээгээр та одоо ойлгоход бол энэ Тоскийн барьсан тийм ээ. Төрийн орон сууцны корпорацийн барьсан буян тухай орол баригдсан одоо зарагдж байгаа үн бол нэлээд тийм үнэнд ойртсон үн болов уу гэж бодож байна. Орон сууц нийтийн аж ахуйн хэлтэс. Нийтийн аж ахуйн салбарын хууль эрх зүйн орчин боловсронгуй болгох, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг үхэлтэс тэргүүн зорилттой болгон ажиллаж байгаа юм. Монгол Улсын хурал засгийн газраас орон сууц нийтийн аж ахуйн салбарын талаар батлагдсан бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулдаг бөгөөд улс үндэсний хөтөлбөр, шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилттой хөтөлбөр, ногоон хөгжлийн бодлого, хог аяглалын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр зэрэг төсөл хөтөлбөрийг боловсруулсан юм. Тус хэлцээс орон сууцны хөгжлийн ажлыг улсын хэмжээнд мэргэжил арга зүүн удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна. Орон сууц нийтийн аж ахуйн хэлтсийн томоохон зорилт нь нийтийн аж ахуйн салбарын ажилтны мэргэжил боловсролыг дээшлүүлэх, шалгуулахжуулахад болон анхаарч байна. Төрөөс 2014 оныг нийтийн аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих жил болгох зорилт тавин олон талт ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийт аж ахуйн салбарын чиглэлээр бол үндсэндээ барилгын хөгжлийн төв
мөн ялгааг одоо төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, сурталчлах. За нийт аж ахуйн салбарын чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах чиглэлээр ихэхэн одоо бас үүрэгтэй ажиллаж байна. За дээр нийт аж ахуйн салбараар юу байна вэ гэхээр зэрэг бид нэр бас гадаадын хичээл төстэй байгууллагуудтай хамтарч ажиллах талаар бол бас хэлц тодорхой чиглэлийг бас барилгын хөгжлийн төвөөс авч хэрэгжүүлж байна. Улсын холбооны улс, Солонгос, Япон, за тэгээд Америкийн нэгдсэн улс гэдэг эдгээр орнуудын бас ижил төрстэй байгууллагатай хамтарч ажиллах талаар бас тодорхой ажиллагаа явуулж байгаа. Судалгаа хөгжлийн хилтээс тус хэлсэн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, инженер техникийн алба болон компани удирдлагуудад зориулан барилгын салбарын судалгаа мэдээллийн сан салбарын бодлого түүний хэрэгжилтийн талаар олон нийтэд цэгцтэй үнэн бодит шуурхай мэдээллийг хүргэхээр барилгын мэдээлэл сар тутмын эмхэтгэлийг гаргаж байна. Энэхүү эмхэтгэлээр барилга нийтийн аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон тогтоол шийдвэр, үйл ажиллагааны мэдээлэл, шинээр нэвтэрж байгаа техник, технологи, дэвшилтэд дарга болон барилгын салбарын мэргэжилтнүүдийн санал зөвлөмж, дэвшүүлсэн асуудал зэрэг мэдээллийг уншигчд хүргэхээр зорж байна. Мөн судалгаа шинжилгээний хүрээнд аймаг тус бүрт баригдаж байгаа болон баригдахаар төлөвлөгдөж байгаа орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын дэлгэрэнгүй судалгаа, салбарын хүний нөөцийн гэрэлтэ нийлүүлэлтийн судалгаа, салбарын хэмжээнд шаардлагатай байгаа барилгын материал болон машин механизмын эрэлт нийлүүлэлтийн судалгаа болон орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаануудыг хийж, дүн шинжилгээ боловсруулалт хийх ажлуудыг зохион байгуулж, барилга хот байгуулалтын яамыг салбарын суурь мэдээлэлээр ханган ажиллаж байна. Бидний энэ удаад гаргасан тусгай дугаар бол засгийн газрын 93 дугаар тогтоолоор барилга захиалагчийн албадыг барилгын хөгжлийн төвд нэгтгэсэнтэй холбоотойгоор бид нэр 2 дугаар гаргачаад байгаа. Энэ дээр бид нар юу гаргаж байна гэхээр боловсрол шинжилгээ ухааны яам, соёл спорт аял жуулчлалын яам, эрүүл мэндийн яам, барилга хотоолтын яамны төсвийн ерөнхийлөн захирагч нарын одоо багцаас хэрэгжиж байгаа зөвсөл арга хэмжээнүүд буюу одоо дэд үтсийн бүтээн байгуулалт, барилга байгууламж бидний захиалагчийн хяналтыг тавьж байгаа. Энэ ажлынхаа явцыг тусгай дугаар болгож бид нэр бас хүргэж байгаа. Тэнд санхүүжилтний төвтэй явж байгаа юм, гүйцэтгэлний төвтэй явж байгаа юм. Цаашид ер нь ямар арга хэмжээ авах шаардлагатай юм гэсэн тийм тодорхой тийм саналуудыг тусгасан тийм тусгай дугаарыг гаргаж байгаа. Хамгийн сүүлд бид нэр 9 сарын 18-ны байдлаар энэ дугаар гаргасан. Энийг бас бид нэр энэ төсөв хэлцэх үед бас улсын хурлд сууж байгаа гишүүд бас хэрэг болох уу гэж бас тодорхой тоо хэмжээгээр бас хөрвүүлсэн. Улсын хурлын дамын газар. Сургалтын хилтээс барилга нийтийн аж ахуйн салбарын хүний нөөцийн бодлого зорилтыг сургалтын хөтөлбөрт тусгах, салбарын инженер техникийн ажилтан болон мэргэжилтэй ажилчдыг мэргэшүүлэх, чадварчуулах ур чадварын төвшинг тогтоох, мөнгө баталгаажуулах зэрэг ажлуудыг тус хилтэс хариуцсан ажиллаж байна. Салбарын инженер техникийн болон мэргэжилтэй ажилчдыг гадаадуудын урт болон богино хугацааны сургалтанд хамруулж, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох зэрэг ажлыг зохион байгуулдаг юм. Альва салбарт одоо шинэ гарч байгаа технологийн шийдэл бүх юмыг бол одоо салбарт ажиллаж байгаа улсууд ямар нэгэн байдлаар нэгдсэн байдлаар бас суралцах нь ажил хөтөлтэй байдаг. За суралцагчдыг бид нар бүртгэж яваад эрдэмтэн мэрэгд одоо шинэ технологи эзэмшсэн улсуудыг бид цуглуулад энэ чинээ сургалтаа явуулаад сертификат болгодог. Мөн тодорхой хугацаанд салбартаа ажиллаад хүлээн зөвшөөрөгдөв тийм ээ. Зэрэг дэвийг ахиулах гэж байгаа хүмүүст бас сургалт явуулж зэрэг дэвийг ахиулдаг. За сүүлийн үед энэ хөдөлмөр аюулгүй байдлын асуудал маш ихээр тавигдж байгаа шүү дээ. Хөдөлмөр эрүүл ахуй аюулгүй байдлын асуудал. Тэгэхээр компаниуд бол компани дээрээ өөрийнхөө ажилчдад энэ чиглэлээр одоо захиалгах сургалт бас манайхаас авч байгаа. Ер нь бол аж ахуйн нэгжүүд бол энэ асуудалтай бас тодорхой хэмжээгээр хөрөнгө мөнгө шаардах одоо зарцуулах шаардлагатай байна. Тэгэхгүй дан ганц ашиг өгөөж явахд болохгүй байна гэдэг нь бидний энэ өнөөдрийн амьдрал дээр тохиолдод байгаа тэр эмгэнэлтэй үйл явдлууд нотлоод байна шүү дээ. Одоогийн байдлаар бол бид сургууль төгссөнөөс хойш яг мэргэжлэрээ ажиллаад энэ дадлага туршлага өшөө дээшээ ахиулж байгаа. Ингэснээр бид бол мэргэжсэн зэрэг авч байгаа. За би ус хангамжийн болон ариутгах татваргын
системийн угсралт засвар үйлчилгээгээр Монгол улсад мэрэгчсэн инженерийн зэрэг горилсан юм ажилтан болж байгаа. Ингэснээр бол би энэ салбартаа бол нэлээд орж ирж байна л гэж ойлгож байна. За миний хувьд энэ барилга хөгжлийнхаа төвийн сургалтанд хамрагдсанаар бол өөрийнхөө бэлтгэл боловсролыг хүрээд одоо батжуулж сурсныхаа үндсэн дээр бас залуу боловсрол хүчин болон өөрийнхөө ажилчид мэрэгжлийн сургалт явуулах тийм ээ. Эндээс гарч байгаа конспектыг бас цаашдаа ажилчид болон ажилтан нартай одоо цаашдын сургалтанд бас нөлөөлөх. Одоо барилгынхаа хөгжилтэд мөр зэрэгцэн ажилчтайгаа алхахыг л одоо хамгийн гол ирэмсэл байгаа миний хувьд бол. Захиргааны хэлтээс тус хэлтсэн барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр хэдийн болон жилийн ажлын төлөвлөгөө, ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ, төвийн захирлын төрийн эмчийн хороотой байгуулсан гэрээ, байгууллагын хөтөлбөрийн дотоод журам зэрэг удирдлага төлөвлөлтийн баримт бичиг боловсруулж, биелэлтийг сар улирал хагас жилээр нэгтгэн гаргадаг. Удирдлагыг цаг үеэ олсон оновчтой зөвлөгөө, шийдвэрийн хувилбар, мэдээлэлээр хангах, салбарын удирдлага төлөвлөлтийн баримт бичгийн хууль тогтоомжийн дагуу боловсруулж мөрдүүлэх, төвийн захирлын шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж мэдээллийн зохистой тогтолцоо бүрдүүлэх, салбарын гадаад дотоод харилцааг өргөжүүлэх, архив, албан хэргийг зохих журмын дагуу эрхлэх үйл ажиллагааны үндсэн зорилго чиглэлтэйгээр захиргааны хэлтэс ажиллаж байна. Архивын үйлчилгээний зохицуулалт, баримт бичгийн хадгалалт, хамгаалтыг хариуцаж 1974 оноос хойш зураг төсөл техникийн баримт бичиг болох нийтдээ 9716 хадгаламжийн нэгж материалыг хадгалан иргэд аж ахуйн нэгжүүдэд үйлчилж байгаамаа. Барилгын хөгжлийн төвийн номын санд салбарын 7000 гаруй норм, дүрм, ном сэтгүүл, каталог зэрэг материалууд хадгалагдаж байгаа бөгөөд мэргэжлийн инженер техникийн ажилтан их дээд сургуулийн оюутан залуус бусад сонирхогчдод хэрэгцээд бүхий л материалаар мэдээлэл өгч тогтмол үйлчилгээг үзүүлдэг юм аа. Санхүү хөрөнгө оруулалтын хэлтээс барилгын хөгжлийн төвийн нэгтлэн бодох бүртгэл, санхүү бүртгэлийн үйл ажиллагааг хангах, төрийн эмчийн хорооноос батлагдсан зорилттой төвчний дагуу зарлагыг хянах, төвийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвэн явуулах бэлтгэлийг хангаж, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэйгээр тус хэлтэс ажиллаж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаа барилгын төсөв, арга хэмжээнүүдийн санхүүжилтэнд хяналт тавьдаг байна. За барилгын хөгжлийн төвийн барилгын материалын сорил шинжилгээний лабораторид нь 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна. За энэ лаборатори нь 9 лабораторитой үйл ажиллагаагаа явуулдаг. 9 лаборатори нь 70 гаруй нэрийн бүтээгдэхүүнд 830 гаруй үзүүлэлтээр шинжилгээ туршилтын ажлыг явуулдаг. Лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2011 онд улсын төсвийн хөрөнгөөр Орхон, Ховд, Өмнө говь, Дунд говь, Дорнод аймагуудад бетон, дүүргэгч материалын лабораторийн 11 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж, бусад аймагуудад 3 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Шинээр бол нэвтрүүлсэн шинжилгээ гэх юм бол бүх төрлийн хуванцар хоолойнууд, турба, пар, одоо болтнуудын шинжилгээг бол хийж байна. Бус лабораториудаас ялгаатай. 2012 онд улсын төсвийн хөрөнгөөр Эрдэс химийн лабораторийг иж бүрнээр юунд шинжилгээ туршилтын ажилд оруулсан байгаа. Энд нь бол одоо бүх төрлийн барилгын материалын химийн найрлагыг хурдан түргэн шинжилгээ хийх тийм тоног төхөөрөмжүүдийг ажилд оруулсан байна. Дээрээс нь 3D микроскоп барилгын материалын бүтцийг харах микроскопыг шунтлагын сурвалжийн ажилдаа одоо ашиглаж байна. Лабораторийн гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг 2010 оноос эхлүүлж энэ ажлын хүрээнд Япон бүгд найрамдах Солонгос улстай хамтран тодорхой шатраасан ажлуудыг хийж байна. Солонгосын КОК байгууллагаар боцлтгүй тусламжаар бол химийн лабораторийг бас нэмж өргөтгсөн байгаа. Тэгээд Солонгосын KCL лабораторитой гэрээ байгуулан шинжээч нараа KCL лаборатори дээр дадлагжуулж сургасан байгаа. Мөн дээрээс нь KCL лабораторийн шинжээч нар ирж манай лаборатори дээр газар дээр нь туршлага солилцож шинжээч нарыг дадлагжуулсан байгаа. Жашка байгууллагаас бол одоо мэрэгчсэн ахмад туршлагатай мэрэгжилтэнгүүд ирж манад 2 жилийн хугацаатаагаар биднэрт бас дадлага сурчлага солилцсон байгаа. Цаашдын зорилго бол олон улсын хэмжээнд итгэмжлэх зорилт тавин ажиллаж байгаа. Лабораторийн дэвшилтэт давуу талын хувьд
2012 онд улсын төсвийн хөрөнгөөр Эрдэс химийн шинжилгээний зориулттай хийн хроматограф мас, спектрометр, атом шингээлтийн аргаар элементийг тодорхойлох AAS, ICP 3D микроскоп болон дулааны задлан шинжилгээний багаж тоног төхөөрөмж үхий. Эрдэс химийн лабораторийг шинээр байгуулснаас гадна бетон дүргэгч материалын лаборатори, металл хийц, эдлгүн, хөрс будаг, керамик, цементийн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлээд байна. Лабораторийн тэргүүлэх чиглэлийн тухайд манай лабораторийн дэвшилтэд тэргүүлэх чиглэл бол стандарт хэмжигдсэн газрын эмнээс 17025/2007 стандартыг мөрдлөг болгож ашигладаг. Энэ стандартын журмуудыг бол батлуулж одоо мөний мөрчлөг мөрдлөг болгодог. Бүх тоног төхөөрөмжийг хэмжилсэн газраар баталгаажуулан жил болгон сертификат авч ажилладаг. Стандарт хэмжигдсэн газраас улирал болгон зохион байгуулдаг. Ур чадварын сорилтын шалгалтанд бол шинжээ чиглэл лаборатори болгоноор хамрагддаг байгаа. Барилгын хөгжлийн төв тус салбарыг хөгжүүлэхийн тулд өнгөрөх 2 жилийн хугацаанд барилга бүтээн байгуулалт хөгжил хилцүүлэг, барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөө, Улаанбаатар, Урд болон одоо Сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, аймагуудын газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын удирдах ажилтны зөвлөгөө, Construction Mongolia олон улсын хурал үзэсгэлэн, хот төлөвлөлт болон Сингапурын туршлага Сэдэвт сургалт семинар зэрэг олон ажлыг зохион байгуулжээ. Эдгээр ажлуудаас онцлог Construction Mongolia олон улсын хурал үзэсгэлэн, анх 2013 онд барилга хот байгуулалтын яам, барилгын хөгжлийн төв, Global Group компани хамтарч бүтээн байгуулалт эдгэрнэж байгаа барилга хот байгуулалтын салбар хөгжлийн бодлогоо төр хувийн хэвшлийн байгууллага, гадаад удуудын хөрөнгө оруулагчдад танилцуулах, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс тус олон улсын үзэсгэлэн хурлыг зохион байгуулж эхэлжээ. Энэ Construction Mongolia уламжлалт олон улсын үзэсгэлэн яармагтан бол 6-7 улсын төлөөлөл 60 гаруй компани Монголын аж ахуйн нэгжүүд бас оролцож байгаа. Үүний үр дүнд 14 улсын 110 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, орон нутгаас аймагуудын газрын харилцаа барилга хот байгуулалтын газруудад дэмжин оролцож, нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй үр дүнтэй арга хэмжээ явуулсан юм. Энэ үзэсгэлэн улс орны бүтээн байгуулалт, барилгын салбарын цаашдын чиг хандлагад томоохон үүргийг гүйцэтгэж ирсэн. Ер нь бол өмнө нь бол одоо барилгын салбарын бүх арга хэмжээ нэгдсэн зохион байгуулалттай байсан шүү дээ. Жишээлбэл барилгачдын яол, барилгын үзэсгэлэн бол жилдээ 1-2 удаа л болдог. Одоо ч марыг аль үзэсгэлэнгээс нь ямар мэдээлэл авах гэдгээс илүү хизээ хаана юу болж байгааг нь хүчин зай ойлгохгүй болсон учраас бид нэгдсэн тийм Construction Mongolia гэдэг үзэсгэлэн дээр нь бас олон улсын хурал зохион байгуулж 2 дахь жилдээ ажилласан. Нэгдсэн байвал илүү их мэдээлэл авах болов уу гэж бас бодсон тийм. Тэгэхгүй зарим одоо хүмүүс тусдаа ингээд компаниудыг хооронд салгаад ингээд үзэсгэлэн зохион байгуулахаар зарим улсууд хамрагдаж чадахгүй үлдэх жишээ тийм ээ, аж ахуйн нэгжүүд. Тэгэхээр нэгдсэн байвал иргэд хэрэглэгчд маань бол нэлээд тийм том багтаамжтай мэдээлэл очих болов гэж бодож байгаа. Гол нь олон улсын хурал үзэсгэлэн гэдэг ирэхээр Монголын салбарт ямар боломж байгааг бол олон улсын гадаадын одоо хөрөнгө оруулагчид нээж харлах бас зорьсон. Дээр нь гадны хөрөнгө оруулалтаас Монгол улсад орж ирэх нөхцөлийг бас нээж өгөх зорилгоор энэ Construction Mongolia гэдэг үзэсгэлэн хурлыг бол бид 2 жилдээ зохион байгуулсан. Ирэх жил бас дахиад зохион байгуулна. Өдрөөс өдөрт шинжлэгдэн боловсронгуй болж байгаа техник технологийн хөгжил манай улсыг 20 жилийн өмнө хөөсдөөс ондоо болгосон. Тэнгэрlүүд тэмүүлэх шинэлэн барилга,
араараас цуурсаар шилэн барилга гэдгийг гадны кинон дээрээс хардаг байсан монголчууд өдгөө тийм барилга дотор ажиллаж амьдралаа явуулж байна. Сүүлийн үед манай улс олон улсын жишгийг дагаж сайн технологиг нэвтрүүлж байгаагийн хувьд Канада модон байшин, сутгамал бетон каркасан байшин зэрэг үгс одоо нэгэнтээ чихэнд даслуулжээ. Барилга түнтэй холбоотой бүхэл мэдээллийг тусдав www.barилга.gov.cg сайтаас дэлгэрэнгүй харж болно. Ард иргэдтэй хүртээмжтэй, хүнд сурталгүй, төргийн шуурхай үйлчилгээг чиглэлээ болгосны нэг том баталгаа энэ сайт. Тус сайтаар орж мэдээллийн санд бүртгүүлснээр өөрийн байгууллагатай холбоотой зөвшөөрөл зэргийг онлайнаар хүлээн авах боломжтой. Мөн сайтнаас барилгын салбарт өрнөж байгаа мэдээлэл, шинэ технологийн танилцуулгыг харах болно. Дэлгэрэнгүй тайлбарлал. Зураг төсөл, магадлал гэсэн цэснээс улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилга байгууламжуудын зураг төсөл, магадлал хийж буй явц, аймаг орон нутагт баригдах улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилга байгууламжуудын зураг төсөлд магадлал хийгдэж байгаа явцын талаарх мэдээлэл, зураг төслийн баримт бичигт магадлал хийх иргэн хуулийн этгээдийн бүрэлдэхүүн, захиалагчийн хяналт гэсэн цэснээс төсөл арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл, гүйцэтгэлийн мэдээлэл, ашиглалтанд орсон барилга байгууламжийн мэдээлэл, томилолтоор ажилласан тайлан зэргийг харж болно. Сургалт гэсэн цэснээс төвийн зохион байгуулдаг бүхэл сургалтын тухай дэлгэрэнгүйг та харж болох юм. Тусгай зөвшөөрөл гэсэн цэснээс ураамж тушаах, дансны мэдээлэл, тусгай зөвшөөрлийн өргөдөл материал бүрдүүлэх, тусгай зөвшөөрлийн хурлын шийдвэр, тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудыг харна. Та барилгын материал шин техник технологи гэсэн цэснээс барилгын материалын үн, шин техник технологиг харна. Бүтээгдэхүүний баталгаажуулалтын алба гэсэн цэснээс бүтээгдэхүүний баталгаажуулалт, хууль эрх зүүн баримт бичгүүд зэрэг барилгын салбарынхны өдөр тутам шаардлагатай мэдээллийг шинжилсэн хувилбараар авах бүрэн боломжтой юм. Онлайн хэрэглэгчид болон энгийн иргэдээс авсан судалгаагаар ийм мэдээллийг ихэвчлэн яам барилгын компанид ашигладаг танил талаараа дамжуулан авдаг нь тодорхой болсон. Ам дамжсан мэдээлэл буруу ташаа болж эндүрэгдэх тохиолдол их бий. Тэгвэл тус төвийн энэхүү сайтыг байнгын хэрэглээ болгосноор бодит мэдээллийг дэлхийн хаанч хүлээн авах боломжтой болж байгаа бас нэг томоохон дэвшил юм. Ийхүү 2003 оноос хойш Монгол улсын барилгын салбарын жилийн дундаж өсөлт хамгийн багадаа 6.1% байсан. Сүүлийн 5 жилийн байдлаар тус салбар нь жилд дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 5% бүрдүүлж байгаа бөгөөд хамгийн хурдцтай хөгжиж байгаа аж үйлдвэрийн салбарын нэг болж чадсан юм. 2007 оны байдлаар барилгын салбарт нийтдээ 60 мянган хүнийг ажлын байраар хангаж байсан нь манай улсын нийт ажлын хүчний 6% болжээ. Мөн 2009 оны байдлаар албан бусдоогоор 90 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байсан нь тус салбарын хөгжлийн хурдыг тодорхойлж байгаа бөгөөд орон сууцны зах зээлийн гүн өссөн. Энэ салбарыг эрчимтэй дэмжсэн бодлого хэрэгжүүлж байсан 2010-2011 онуудад дээрх тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн нь ойлгомжтой байлаа. Салбарын хэмжээнд 2010 онд нийтдээ 350.8 тэрбум төгрөгийн барилга угсралт их засварын ажил хийгдсэн бөгөөд үүний 93%-ийг дотоодын барилга байгууллагууд гүйцэтгэсэн бөгөөд ард иргэдийнхээ амар цайван ая тухтай ажиллаж амьдрах найдвартай орон сууц ажлын байрыг бүтээхээр барилгын салбарт ажиллаж байгаа 100 мянга орчим ажилчид халуун хүйтэн өдөр шөнөгийг ялгалгүй ажилласаар байгаа билээ. Улс их орны минь хөгжлийг бэлэгдэх тэнгэр багансан шилэн барилгууд сүндэрлсээр байна. Төрийн бодлогыг төмөн түргэх эрхэм үргээ нэр төртөө биелүүлсээр яваа барилгын салбарын хамт олонны алсынх нь хараа тод ажил бүтээлэн дүүрэн байгаа.